зүрх судасны өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах болон урьдчилан сэргийлэх нь. Монгол улсад нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин. Жил бүр 5500-аас 6000 хүн зүрх судасны өвчний улмаас амнасаа алдаж байна. Энэ нь хүн амын нас баралтын хамгийн түгээмэл тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа юм. 2024 оны байдлаар нийт нас баралтын 31.9%-ийг зүрх судасны өвчин эзэлж байна. Нас баралтын дийлэнхийг даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархины цус харвалт бүрдүүлдэг. Зүрх судасны өвчнийг үүсгэгч хүчин зүйлс, үүнд даралт ихсэх, цуснд өөх тос ихсэх, тамхи, таргалалт, хөдөлгөөний дутагдал, стресс, нойргүйдэл, агаарын бохирдол зэрэг багтдаг. Зүрх судасны нас баралтын гол шалтгаан атеросклероз буюу судас хадуурах өвчин. Энэ өвчин нь удаан хугацаанд явагддаг архаг үйл явц юм. Атеросклероз үүсэх механизм. Судасны дотор ханан хүчин зүйлсийн нөлөөгөөр гэмтэхэд бага нэгтрэлтэй липопротеин болон бусад өөх тосууд эндотелийн давхарга руу нэвтэрч эхэлдэг. Гэмтсэн хэсэг рүү дархлааны эсүүд болох моноцитууд очиж судасны хананд наалдан нэвтэрч макрофаг болж хувирна. Макрофагууд нь бага нэгтрэлтэй липопротеинийг залгисаар хөөсөн эсгэж нэрлэгддэг өөхөөр дүүрсэн эсүүд болдог. Энэ хөөсөн эсүүд өрөвслийн цитокинуудыг ялгаруулж эцэст нь мөхөж эхэлснээр тэдний үлдэгдэл нь эндотелийн доор хуримтлагдсан тов руу үүсгэнэ. Ингэж үүссэн тов руу нь судасны уян хатан байдлыг алдагдуулж судасны дотор хөндийг айжмаар нарийсгана. Тов руу томрох тусам фиброз бүрхүүл цуурч, өөх тос үлдэгдэл хэсгүүд цуснд ил гарч, цусны бүлэн үүсч болно. Энэ нь зүрхний шигдээс харвалт үүсгэх өндөр эрсдлийг бүрдүүлдэг. 5000 жилийн түүхтэй аюрведийн уламжлалт ангаахын жороор бүтээгдсэн абана зүрх хамгаалах олон талын үйлдэлтэй. Цусан дах муу өөх тосыг бууруулж, цус шингэлж, даралт тогтворжуулдаг. Найрлаганда аржуна, гүгүүл модны давирхаа зэрэг 40 гаруй төрлийн ургамлууд ордог. Абана имийн судалгаануудыг танилцуулж байна. Артерийн даралт ихсэлтийн үед абана имийн нөлөө. Энэхүү судалгаанд нийт 50 өвчтөн хамрагдсан бөгөөд абана имийг 2 ширхгээр 3 удаа 6-7 хоногийн турш уулгасан байдаг. Цаашид 1 ширхгээр 3 удаа 6 сар уулгасан. Судалгааны үр дүнгээр өвчтнүүдийн систол даралт 82%, диастол даралт 96% буурсан байна. Мөн абана хэрэглэснээр бусад даралт бууруулах эмийн тунг 50%-аар багасгасан. Судалгааны явц болон 6 сарын дараах хяналтаар абанатай холбоотой гаж нөлөө илрээгүй нь уг бэлтгэмлийн аюулгүй байдлыг нотолж байна. Цусан дах өөх тос ихссэн үед абана болон симвастатиныг харьцуулсан судалгаа. Энэхүү судалгаанд 29-өөс 64 насны нийт 50 өвчтөн хамрагдсан бөгөөд тал бүлэгт абана имийг 2 ширхгээр 2 удаа 8-7 хоногийн турш уулгасан байна. Судалгааны үр дүнгээр абана болон симвастатин хоёулаа цусан дах өөх тосны үзүүлэлтүүдийг бууруулсан байна. Гэсэн хэдий ч симвастатин хэрэглэсэн бүлэгт илгэний үйл ажиллагааны үзүүлэлтүүд ихсэх гаж нөлөө илэрсэн. Иймээс энэ судалгаагаар абана нь өөх тос бууруулах нөлөөтэй, аюулгүй, гаж нөлөөгүй эмчилгээний сонголт болохыг харууллаа. Тэдэм судасны өвчин ба артерийн даралт ихсэлтийн үед абана имийн тромбоцитийн бөөгнөрлийг бууруулах нөлөө. Энэхүү судалгаанд нийт 10 өвчтөн хамрагдсан бөгөөд абана имийг 2 ширхгээр 3 удаа 1-7 хоногийн турш уулгасан байдаг. Судалгааны үр дүнгээр тромбоцитийн наалдац 47.9%-аас 36.2% болж буурсан. 1-7 хоногийн дараах үзэлгээр ямар нэгэн гаж нөлөө ажиглагдаагүй байна. Абана имийг 2 шахамлаар 2 удаа уuna. Цаашид урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 шахамлаар 2 удаа уuna. Эрсдлээ бууруулж зүрхээ хамгаалъя. Абана